За бүгдээрээ сайн байцгаана уу. За энэ одоо намрын улирал болоод сайхан ажил сургууль цэгцрэх үе ирэхэд байна тийм ээ. За энэ цаг үед ямар мессеж хүргэх вэ гэд ингээд бодож илаа тэгсэн. Ойрд ер нь нэг тэрний бодол мэдрэмж тэр одоо чамайг юу гэж бодож чинь гэд нэг иймэрхүү сэдвэрээс огт хийгээгүй юм чинь нэг ийм сэдвэр хийд юм уу гэж бодсон тий. Тэгээд тэрний бодол мэдрэмж гэдэг сэдвэр уншлах гэж байна. За нэгдүгээрт, хоёрдугаарт мэдээллийн чанартай нөгөө өмнө ирсэн тарот хөзрүүдийг авч амжаагүй хүмүүс маань цөөхөн хэдийн ширхэг нөгөө захиалгаар за зарим хүмүүс бол мөнгө төргөө өгөөд нөгөө нэг захиалганд орчихсон байж байгаа. Зарим нь одоо цөөхөн хэдхэн илүү гарч байгаа учраас одоогийн байдлаар илүү гарах одоо юутай байна те хэдхэн ширхэг үзэр. Тэгэхээр тэрнээс та хэд авахыг хүсвэл би бол дахиж бол одоо хөзөр мэдээж ингээд нэг борлуулах гад бол одоо зарах гад Монголд байгаа учраас нөгөө илүү дутуу тээврийн зардал янз бүрийн юм байхгүйгээр ингээд хямд өнөр боломжийн өнөр хүргээд өгье гэдэг санаагаар нэг хэдхэн хөзөр энэний өмнө нэг удаа тэр чинь өдөртөө бүр байхгүй болсон. За одоо болохоор хүмүүс би аваагүй гэж захиалганд одоо нөгөө нэг хүрээгүй учраас авах хүмүүс бас нэлээд байгаад байсан учраас цөөхөн хідэн хөзөр нэмэлтээр авчирсан гэсэн үг шүү. За тэр нь айгүй хурдан хүрээд ирчихлээ тийм харин бас шуурхаал байд юм байна. За тэгээд яг өмнөхтэй адилхан Loaning tarot card, Meaning tarot card. Тэгээд нөгөө өөр биш яг л дэжлэхэн хөзрүүд гэсэн үг. Өмнө удаагийнхтаа борлуулсантай ажиллах. За одоо ихэд үзээгүй улсуудад тайлбарлахад одоо би тарот уншлаганда яг энэ картыг дотор талыг нь тий гадна талны Loaning tarot. Энэ баркодоор ер нь бол дэлгэрэнгүй дек нь байдаг шүү дээ. Англи хэл дээр гэхдээ. За монгол хэлээр дэлгэрэнгүй тайлбар номыг бол угаасаа нөгөө надаас файлаар авж байгаа шүү дээ тий. Нэгдүгээрт файлаар дэлгэрэнгүй одоо ном тэр бол маш дэлгэрэнгүй бүр эерэг гарсан утга, уруу харсан утга. Хоёулынгийн 78 хөзрийг дэлгэрэнгүй тайлбарсан байгаа гэсэн үг заяа. Тэрийг файлаар өгнө. За нэгдүгээрт. Хоёрдугаарт хөзөр нь өөрөө энэ тий. Ард тал нь энэ гой хүрэн артай. Урт тал нь жишээний ийм карт байгаа. Нэг төрлийн карт нь болохоор ийм картууд байгаа гэсэн. Энийг би одоо яг уншлагандаа ингээд өдөр тутамд одоо хүмүүсийн хувийн уншлаганд ашиглаад байж нь ер нь Японоос яг өөрөө хөзөр авчрааг учраас эндээ байсан нөгөө өмнө борлуулсан хөзрөөс нэгийг нь ашиглаад байж байгаа гэсэн үг. Энэ болохоор яг яаж нэхэр одоо нэг хөзрийг үзүүлээ л да. Жишээ нь энэ хөзөр дээр эерэг харсан утга нь энд ингээд англи хэл дээр уруу харсан утга нь энд ингээд англи хэл дээр байж байгаа гэсэн үг байхгүй юу. За англи хэлтэй хүн бол зүгээр энийг хараад уншлагаа ингээд хийчих болно. Уншлагч байх үү тий өөртөө мэрэг хийгээд болно. Ийм хөзөр. За нөгөөдхийг нь бас үзүүлье. За нөгөөх нь болохоор Meaning tarot card маань болохоор яг өмнө борлуулагдсанараа хайрцаг савнё гэж хэлхэн ийм. За артал нь болохоор ийм артагаар. Одоо хүрдний тий аргоц ийм артай. За үндсэн хөзрүүд өөрөө ийм бүгд адилхан. Энэ хөзөр жишээ нь одоо ингээд зарим нь шар, зарим нь хөх, зарим нь саарл гэдэг ингээд доторт нь өөр байгаа юм. Энэнийх болохоор бүх өнгүүд дотор өнгө нь өөрөө энэ хуучин илэгдсэн юуны цаас шиг юм гоё бор шаргал цаас таахгүй юу? Ийм өнгөтэй гэсэн үг. За энийг бол өөртөө сонгож болно тийм хамаагүй тэр хүний хувийн нэг сонирхлоор те. За аль нь чамаагүй гэсэн улсууд бас дунд нь байж лээдий байна лээ. За тэгэхээр нэгсэндээ энэ хоёр төрлийн картыг сонгоод авч болно шүү. Тий нэгдүгээр сонгоод авч болно. За ингээд сонголтын хоёр карт маань энэ хоёр байна. За эхлээд би одоо нөгөө мэдээллийн чанартай уншлахын өмнө мэдээллийн чанартай цөөхөн хэдэн карта танилцуулах гэдэг гэсэн. Одоо жишээ нь 2 өдөр дотор борлуулчаад бүр захунлуу дуусгачаад авах хүнд нь өгч авах юмыг нь хийж дуусгачаад тэгээ явах гээд байна. Одоо ер нь нөгөө нэг ас Япон буцах хугацаа минь бас болоод байна. За энэ удаагийн нөгөө хөзрийн дэвсгэр карт юунууд айгүй гоё ирсэн. За одоо надад жишээ нь би өөрөө нэгийг нь дэлгэцсэн байна.
аюугүй биетэй нөгөө өмнөх жоохон материал жоохон нэнгүн байсан юм аа. Тэгсэн чи энэ одоо 50 сантитай өшөө бүр том хэмжээтэй. За тэгээ өшөө жоохон гоё юу гэх юм хамбондоо юм шиг нэлийн биетэй материалтай. Тэгэхээр энэ бол тэгж үрчилзээд байхгүй юм байна. Тийм нэгдүгээрт. Хоёрдугаарт нь сонголтуудтай гэсэн үг. За одоо жишээ нь энэ гоё цэнхэр байна тий. Энийг дэлгээд үзүүлье. За тэгэхээр саарл артай хөзөр, ягаан артай хөзөр. Энэ хоёрын аль нэгийг нь за одоо хоёр төрлийн дэвсгэр үзүүлнэ гэсэн үг. За энэ бас их гоё. Хүний нөгөө сонирхол хобби тий. Энэ одоо яг л нөгөө нэг яг юу гэх юм одод ертөнц шиг тий. Нэг юм гоё дэвсгэр. Арай өнгийн өөрөөр сонгосон байгаа энэ удаагийн захиалганда тий. За энэ болохоор 50 сантитай материалын хувьд бол яг адилхан гоё юм артай үрчилцэхгүй. Яг ер нь бол яг нэг тараад уншигч нар хамаагүй дэлгээд байдгүй хөзрөө тий. Тэгээд яг л өөрийнхөө одоо тий одоо дэвсгэл хөзрөө гаргаад ингүүл одоо бас одоо нөгөө юу гэдэг бүх юм энерги учраас тий энерги хадгалагдчихэдэг учраас тийм учраас өөрийн энергийг өөрийн дэвсгэртэй жишээ нь энэ ингэж байж болж байна бас тий ингэж байнга зөвхөн өөрөө хэрэглэх өөр хүн хамаагүй хэрэглэдэггүй ер нь бас нэрээ тийм та хэдэд мэдээлэл өргөхэд жишээ нь миний хөзөрт өөр хүний энерги шингэх ёсгүй байдаг байхгүй юу? Тэг төөрүүлнэ, мэрэг төөрнө. Ерөөсө болохгүй гэсэн үг. Тийм болохоор хүн ер нь өөрөө нэг дэвсгэртэй нэг тарууд хөзөр дороо хийж байх хэрэгтэй байдаг. Тэгжээж мэргийг хийнэ гэсэн үг. За хоёр дахь дэвсгэрийг одоо үзүүлчихье. Хоёр дахь дэвсгэр нь болохоор бас их гоё зурагтай. За энэ хараад яг энэ гоё бэлгийн мэлми нээгдсэн нар сар ер нь эдгээр чинь бүгдээр утга бэлэгдэлтэй шүү дээ. Альва юм бүхэн бэлэгдэл байдаг учраас хүний нөгөө сэтгэл санаа төвлөрч өөртөө итгэл нэмэгдэж тийм ээ дотоодтойгоо холбогдох зөн совин нэмэгдэхэд угаасаа ерөөсөө юм бүхэн бэлэгдэлтэй байдаг. За тэгэхээр аль нь ч байсан нэг нь одод ертөнц гарих иргэсийн дэвсгэр нөгөөх нь болохоор нар сар бэлгийн мэлми ийм одоо дүрслэлтэй байгаа шүү за. Ийм. За тийм болохоор та хэд мань дэвсгэр хөзөр хоёроо өөртөө сонгоод за үнийн хувьд ямар ч өөрчлөлт ороогүй нөгөө 50,000-ын сет. 50,000-ын багц гэсэн үг. Тэгээ энэ хямдхан нэг цөөхөн хідэн одоо мэдээж захиалга өгсөн байгаа хүмүүс мань ахиж чата бичээрэй захиалга өгсөн ихчтэй сануулад өгөөрэй. Би өөрөө боломжоор тэмдэглэж авсан. Тэгтээ бас хүмүүст алдаа гаргацсан байх вэ гэж бас санаа зовж जैन те. Мөнгө төргийг авчаад одоо хүн орхигдуулаад хөзөр юмаа дуусгачих уу гэж санаа зовж байгаа учраас бас надад сануулад өгөөрэй гэж бас хэлмээр байна. За тэгээ цөөхөн хитгэнийг азтай нь амжаад одоо тий аваарэ. Чинь ахиж хөзөр Монгол одоо лав ойрын хугацаанд бол тийм байхгүй Японд буцаад явчихаар тэндээс тэрэл нэг юм явуулна гэж байж ахгүй л дээ. Яг үнэхээр хүсчээвэл Японоос зөндөө одоо миний уншлах дээр ашиглагддаг ямар ч төрлийн хөзрийг захиалаад авч болно. Японоос учраас жоохон үнэтэй тусах байх. Тийм. Нөгөө нь ядаж л карго явуулж байгаа зардал нь нэмэгдчих байх шүү гэж хэлмээр байна тийм. За ингээд хөзрийн танилцуулга хийлээ. За одоо болохоор яг юу хийх вэ гэд те. Тэр хүний бодол мэдрэмж одоо яг таны талаар юу бодож байна гэдэг. Тэр нь зөвхөн хайр дурлалын сэдвтэй биш. Таны бодож байгаа тэр хэн нэгэн хүн шүү. Тэ. Тэр хүний л бодол мэдрэмж. Та энийг ч асууж болно шүү дээ. Найзаагаа асууж болно. Одоо бүр ахтай омрог садангийнхаа хэн нэгнийг бас бодож асууж болно. Ер нь таны тий тэр хүн хэн бодож байна гэдэг дээр ингээд өөрөө санаанд орсон тэр хүний чинь тий бодол мэдрэмжийг мэдээж танд чухал байгаад байгаа учраас та тэрийг сонирхож байгаа гэсэн үг тийм ээ. Магадгүй тэрийг одоо гомдсон болов яатсан бол гэл хүн чинь бас тэгэл хэлдвэн боддог юм чинь жишээ. Тиймэрхүү байдлаар. За ийм уншлага хийх гэж байна. За тэгэхээр одоо энэ дээрс өнөөдөр чулуун мул үзүүлэх жоохон зав муутай байна.
шууд хөзрөөс сонголт хийлгэчээ. За 1-р групп тэр хүн таны талаарх бодол мэдрэмж. Тийм. Тэр хүн одоо таны талаарх бодол мэдрэмж дээр 1-р группийн сонголтын хөзрийг гаргаад өгөө тий. За энэ. За кофе ингээд их сонин хөзөр суглагдаж байна. За тэг учиртай байдгүй дээ. За 2-р хөзөр. За mountain буюу уул тийм ээ. За 3-р хөзөр тэр хүн таны талаарх бодол мэдрэмж. 3-р сонголт. За ингээд сонголтын 3 хөзөр маань ийм 3 хөзөр байна. За хөзөр бол нэлээд сайхан хар дэвсгэр дээр болохоор ийм гоё тодорч харагддаг шүү тий. Ноолон. За ингээд 3 өдрөө сонголтоо зөв хийгээрэй. За жаахан сонгох хугацаа өгчөөд за тэгээд уншлагандаа оръё. Ер нь сонголтын үзрүүд бас их тийм жаахан сонирхолтой хөзрүүд сонгогдлоо гэж би харж байна. За одоо сонгоцсон баг тийм. За ингээд уншлагандаа оръё. 2-2-ыг авч тавьчаа. За 1-р сонголт. За тэр хүний таны талаарх бодол мэдрэмж 1-р группийн кофе хөзөр сонгосон хүмүүс түлхүүр картуудыг гаргаад ирээ. За big happy chance. Түлхүүр үгсийг гаргаж ирнэ. No гэж. За. Тийм том боломж байхгүй гэж хэлэх гээд байгаа юм яг юу гэдэг вэ? Look for sign гэн. За. За одоо нэгийг авах. Илүү сайн мэдээлэл цуглуулаа. Өөрт чинь одоо нөгөө дохоо юу гэдгийг одоо мэдээ зүүн совингоор юм уу хүний амаар байд юм уу эсвэл ингээд нэг мэдрэмжээр байд юм уу чамд одоо ингээд нөгөө юу ирж байгаа сайн ирж байгаа гэдэг аахгүй сайн буюу ингээд нэг дохиол гэсэн үг тийм дохио ирж байгаа тэрийг анзаараа илүү сайн мэдээлэл цуглуулаа. Тэгээд no big happy chance гэж гаргаж ирж байна. За тэгэхээр тийм том боломж байхгүй гэж хэлэх гээд байгаа юм шиг байна. За гэхдээ байж тарууд хөзрөөс одоо асуун тий. Тарууд хөзрөөс энэ яг юуны тухай? Яг юуны тухай тийм нөө тийм том боломж байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг юм хэлээд байна гэдгийг жоохон дэлгэрүүлээд өгөөч гэдэг. Энэ нөө юу хэлэх гээд байгаа юм. За энэ юу хэлж байна? За энэ юу гэж байна? За окей. Жохон ингэж дарж л явах хэвээр тий. За 1-р группийнхэнд тэр хүний одоогийн бодол мэдрэмж бодож байгаа тэр хүнийх нь одоогийн бодол мэдрэмж. Энэ мессежүүд болохоор яг яаж юм нэхэр өөрт чинь зориулагдсан мессежүүд гаргаж ирээд байгаа. Гээд одоо би яг тэр хүний одоогийн бодол мэдрэмжийг гаргаж ирэхээр танд зориулагдж байгаа мессежүүд яг юу гэж хэлж байгаа нь илүү тодорхой болно. Тийм учраас одоо төр
тараад хөзөртэй лэгдэж байгаад уншлагаа гүйцэнэ гэсэн үг шүү. За. Хүний нэгдүгээр группийнхнээ бодож байгаа тэр хүний одоо юм бол за манайхны энэ бол чи ерөн чул баг ажил төрөлтэй холбоотой юм байгаад байна дөө. Ажил төрөл одоо мөнгө санхүүгийн асуудалтай холбоотой таны бодож байгаа тэр хүн өөрийг чинь одоо тийм юу гэж бодоод яг яахаар байна вэ гэдэг дээр хэдэн хөзөр ихтэй дэлгч ший тэгж байгаад ярив. За ингэ болсон гэсэн үг. За. Эднэр маань юу хэлэх нь вэ гэдгийг одоо сайхан хараад сайхан тайлна да. Энэ тавьчихаар багтах нь уу? За ингэж ижил багтаж байгаа юм байна тийм ээ. За окей. За таны ингээд байна. Та нэг магадгүй нэг тийм одоо яг л нэг тийм таныг тэр хүн чи юу гэж бодоод байна вэ гэхээр мөнгөтэй. Тийм таныг илүү мөнгө төлөх чадaltaй. Мөнгөтэй хүн. Гээд тэн дээр чинь танд нэгсэндээ ингээд хүлээлт үүсээд байна гэсэн үг. Танаас магадгүй илүү авах гад юм уу? Илүү одоо ингээд нэг яах гээд байгаа. Хүлээлт. Магадгүй өгж байгаа авж байгаа юм ингээд чамлаад байгаа хүн шиг нэг тийм энерги байгаад байна. Тийм. Гэсэн чи хөзөр аг яг юу гэлж ийн гэхээр энэ харьцаа энэ хүнийг одоо нэгсэндээ дуусгаад тэр хүнийг хараад хүлээгээд байх хэрэггүй гэж хэлээд байгаа байхгүй. Энэ дээр би яагаад энийг ингээд нэмэлтээр татсан гэдгийгсэн чинь хараа. Магадгүй тэр хүний байр суурь нь өөрөө таны одоо хүлээлт шиг өндөр биш. Энэ байр суурийг илэрхийлдэг энэ. Bear гэдэг энэ баавга үзэр. Гэтэл та энэ хүнийг магадгүй өндрөөр үнэлээд за миний ийм тийм ажлыг миний одоо юу гэдэг өөр хүүхдийн ч юм уу миний одоо хийх гэж байгаа бизнесийн ч юм уу миний одоо энэ ажлыг ингээд илүү ингээд нөгөө бүтээгээд өгчих боломжтой чадaltaй хүн гээд хин нэг ингээд хараад хүлээгээд байгаа хүн байж болно. Гэтэл тэр хүн чинь өөрийн чинь бодож байгаа шиг тийм өндөр байр суурьтай эрх мэдэл бүхий хүн бас биш байх гэдэг. Гээд юу хүзэр юу гэж хэлж ийн гэхээр big happy change илүү одоо нөгөө илүү мэдээллийг цуглуулаа. Чамд одоо ингээд нөгөө дохио янз бүрийн ингээд нөгөө нэг боломж одоо өөр ингээд магадгүй сургаар сонсдог ч юм уу. За тэр хүнтэй уулзчууд илүү ийм байх болооч гэдэг юм нэг ийм одоо нэг хин нэгэнтэй харьцаж байгаа. Гэхдээ нэг тэр чинь нэг бүтлгүй болж өгөхгүй ингээд нэг зорж байгаа хүсэж байгаа ажил чинь биелж өгөхгүй байгаад бол тэр хүний чинь байр суурь өөрөө тийм том биш ээ. Илүү мэдээллийг сайн цуглуулаа. Чамд илүү одоо ингээд нөгөө нэг дохиог ингээд дохио гэдэг нь одоо өөр хүний амаар орж ирж болно. Эсвэл таны бодол мэдрэмж нь за энэ бүтэхгүй бол тэрнтэй нь уулзаад үздэг ч юм уу ч гэдэг юм одоо нэг тийм ээ. Хүнд чи ороод ирдэ штэ. Чамд орж ирээд байгаа гэж хэлээд байгаа байхгүй юу? Тийм учраас тэнд илүү том боломж байна гэж хэлээд байгаа байхгүй юу? Илүү том боломж. Тэр илүү том боломжны одоо энэ түлхүүр заа юм. Ялваа юм чинь одоо нөгөө боломж хүртэл түлхүүртэй тий? Тэр нь илүү үнэнч араа нохооч нь үнэнч байдлыг илэрхийлдэг. Магадгүй чиний нөгөө нэг хүсэж хүлээгээд байгаа
буруу газар дээрээ ээрэд гацаад одоо ингээд түгжээд ингээд хатуулаад ингээд энэ чинь бүр дуусч байгаа энерги штэ. Энэ чинь нэгсэндээ өхлийн үзэр дуусч байгаа энерги. А гэтэл энэ болохгүй бүтггүй байгаа ямиг дуусгаад шинэ боломжийг хай гэж хүзэр хэлээд байгаа байхгүй юу? Шинэ боломж илүү мэдээллийг цуглуул тэнд илүү найдвартай, илүү ихтгэлтэй чамаг илүү боломжинд хүргэх, чамд илүү боломжийг атгуулах түлхүүр нь тэнд байна гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Одоогийн болохгүй бүтэхгүй байгаад байгаа энэ харьцаагаа нэгсэндээ дуусгачих гэж хэлээд байна шүү. Энэ бүр юун дээрч байж болно энэ харьцаа. Гэхдээ энэ дээр давмгайлан юу байна вэ гэхээр одоо яг нэг ажил, карьер, мөнгө, санхүү, сургууль, соёл яг нэг тийм хүний тийм юмтай холбоотой байх магадлал маш өндөр байгаад байгаа гэсэн энэ уншлага өөрөө. Тэгэхээр танд энд ингээд тэр хүний бодол мэдрэмж болохоор яг юу гэж нэхэр өөрийг чинь одоо ингээд нэг тийм нэг хүлээлт үсээд өөрийг чинь юу гэж бодож байна гэхээр өөрийг чинь мөнгө төгрөх санхүүтэй боломжтой хүн гэж хараад илүү ингээд өөрөөс чинь ингээд хүлээлт үүссэн. Магадгүй ингээд одоо авилгал хийх яг юу вэ одоо эсвэл ингээд сургуулийн төлбөр эсвэл одоо юу вэ тэр нэг юмнуудыг ингээд төлөлөө гэхэд илүү төлөвлөх хүсэлтэй байна л гэсэн үг. Өөрч ойлгуулах гэж хэлэхэд тийм. Тэр хүний хүсэл нь тэгжээж шийдвэр гаргах, тэгжээж одоо тэгжээж тэр хүний хүсэл нь биелэх гээд байна. Таны биш тийм таны хүсэл биелэхгүй тийм яг энэ харьцааг одоо энэ байгаа энэ байдлыг дуусгахгүй бол таны хүсэл биелэхээр нөхцөл байдал бол ерөөсөө биш байгаад байна гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Ягаад гэвэл энэ хүн илүү ингэж авахыг хүсэж байна. Тийм болохоор энэ дээр одоо яг нэг шийдвэрээ гаргахгүй бол магадгүй нэг өстө нэг бүхэн дотгыг харж өнөг турж өглөө гэдэг шиг юм болох гэдэг юм шүү. Тэгээ тэрнээсээ болоод өөрөө одоо ингээд нөгөө юу гэх юм ёстой сэтгэл санаа чинь хямраад орой өчшгөө бодоод энэ хүний нөгөө юг хараад те одоо ингэ хариу шийдвэр нэг байдлыг нь хараад ингээд айгу тийм удах тусмаа хэцүүдэх гээд байгаа байж болох гээд байна л да. Тийм болохоор энэ дээр хүзэр болохоор юу гэж хэлж ийм гэхээр одоо ингээд шийдвэрээ гаргаа. Тийм шийдвэрээ гаргаа. Илүү одоо тэр шудраг гэдэг байгаа шүү дээ. Энэ чинь шудраг ёсны хүзэр. Энэ өөрөө бас үнэн шудрагыг хүзэр шүү дээ, тийм. Илүү шудраг байдал руу, тийм. Шудраг хүнтэй харьцах. Илүү хуулиас аль бие ёсоор нь харьцагч байдаг юм. Магадгүй та нэг жоохон нэг 2 дугаар замаар ажиллаа бүтээх гэж жоох ингээд араар нь ингээд байгаа л үгүй. Бараг илүү шударгаар харьцах нь өөрөө бараг дээр гэж хүзэр хэлэх гээд байгаа. Тэгжээж юм баланс тэнцвэрээ олж хүсэл чинь биелнэ гэж. Тэгэхгүй бол энд өөр хүний хүслийг биелүүлэхийн төлөө өөрөө энд нэг юмыг хизээ бүтгэх мэдэхгүй тодорхойгүй нэг юм хүлээгээд байгаа юм шиг болж байна. Тэгэхээр айгүй ойлгомжтой байна те. Ямар ч гэсэн одоогийн чинь тэр хүлээгээд байгаа юм чинь бол үгүй шүү л гэж хэлэх гээд байна тий. Тэр хүний одоо таны талаарх бодол мэдрэмж яг юу хэлвэ гэхээр таныг илүү боломжтой мөнгөтэй төгрөгтэй одоо илүү төлөх боломжтой хүн гэж харж өөрийнхөө одоо нэг шунлаа биелүүлэх гээд шунлах хүслээ биелүүлэх гээд нэг байгаад байгаа хүн шиг л юм одоо таны талаар тэгж л бодож ийн гэсэн үг. Тэгэхээр эн чинь хүзэр бол бүр зөвлөгөөтэйгөө юмтай хэлээд байна шүү дээ. Энэ одоо энэ нөхцөл байдлыг бүр дуусгахыг хэлээд байна шүү дээ. Дуусгаж ийж дараагийн тэр илүү мэдээллийг цуглуулж ийж илүү чамд том боломжийг олж авахыг хэлээд байна гэсэн үг. За тэгээд ингээд нэгдүгээр группийн уншлагыг ердөө ингээд товч тодорхой одоогийнх чинь биш шүү. Өөрийг олж хайгаарай л гэсэн бараг шулуухан тийм л хэлж шүү дээ. За тэгээд одоо нөгөө хүзрийн ихэнх дээр ярьсан нөгөө энэ хүзрөөрөө уншлагыг хийж байна гэсэн үг шүү. За ингээд нэгдүгээр группийн уншлагыг өндөрлөе. Тийм энэний шийдэл гарц гаргалгааг хайгаад явуулах хүн болгохных мэдээж өөр байгаа. За тийм болохоор
ингээд нэгдүгээр группийн уншлагыг сонссон танд амжилт хүсье. Тийм. Баярлалаа. Баяртай. За. За хоёрдугаар групп. За mountain. За ерөнхийдөө саад бэрхшээлийг л илэрхийлдэг хөзөрлөлтөө ер нь тараадад юунд Ленорманд картуудад за уулыг давж саад бэрхшээлийг давж ээж гэсэн утга санаа бол илэрхийлдэг. За одоо энэ хөзөр дээр яа тийм дараагийн юунуудаас нь асууя. Одоо тийм хоёрдугаар группийнхнийг тийм бодож байгаа. Хоёрдугаар группийнхний бодож байгаа тэр хүний одоогийн бодол мэдрэмж хөзрүүдийг дэлгэрдэг. Хоёрдугаар группийнхний бодож байгаа тэр хүний одоогийн бодол мэдрэмж. Энэ одоо дэлгэж байгаа хөзрүүд маань болохоор та эдийн маань одоо ерөнхий энерги шүү. Тэгээ ерөнхий энерги дээр 3-4 хөзөрдөг гаргаж байгаа. Тэгээ хөзөр юу гэж зөвлөж जैन танд бодож байгаа амьдэр чинь. За don't stop. Helpful people ask your angels with the next few weeks гэж байна. За. Одоо танд айгүй тийм саад бэрхшээлтэй бараг боломжгүй юм шиг, бүтэмжгүй юм шиг, хэцүү юм шиг санагдаж байгаа тэр юм чинь бол тийм тэр тал дээр бууж өгөх хэрэггүй, зогсох хэрэггүй. Одоохоос цөөхөн 7 хоногийн дотор тийм өөрт чинь туслах одоо тусламжийн гараа сунгах хүмүүс гарч ирнэ тийм гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ямарваа нэг юмд за энэч бүтэхгүй юм уу, за бууж өгд юм уу одоо гэж бодож байгаа бол бууж өгөх болоогүй шүү гэж хэлэх гээд байгаа шиг байна тий. За энэ нь яг юун тухай ингэдгийг тий. Энэ яг юуны тухай. Юун дээр бууж өгчих гээд яагаад байгаа хүмүүс юм бэ гэдэг дээр нэг тийм хөзөр гаргаад хараадах юм да. Энэ өөрөө юуны тухай яригдчихна. За. Мөнгө эд баялагын тухай байна. За. За мөнгө эд баялаг. За үнэн ч найз нөхөд. За тэрний хөдөлгөөний тухай яриад байна. За миний найз нэг тийм мөнгө төгрөгөөр тэгээ туслах болоо. За одоо тийм ер нь найз нөхд маань л юм байна да. Тийм найз нөхд. Заавал найз нөхд биш л ер нь өөрт чинь үнэнч байдаг хүмүүс. Өөрийн чинь тухайд бол хамгийн ойр дотны үнэнч итгэл даахуц хүмүүс гэсэн үг байна. Тэр хүмүүсийн магадгүй мөнгө төгрөг санхүү тусламж тийм гуйх уу яах уу гэж эргэлдэж байгаа юм уу? Эсвэл одоо тийм нэг тийм ямар ч гэсэн мөнгө төгрөг санхүүтэй холбоотой юм байна тий. За энэ дээр үзье. Тарот картуудаас одоо асууя тий. Тарот картуудаас. Картуудаас хоёрдугаар группийнхний бодож байгаа тэр хүний бодол мэдрэмж яг юу бодож байна? Энэ ямар үзэр гарч ирэх гээд. За хүсэл. Өчнөө зузаан байсан ч нэг ялгар ширээн дээр тавиад өөрөө өрчийлэн татаад би ч өөр малж өглөө. За энийг асуугаад энэ хөзөр доошоо хараад унчлаа сая. Дээшээ харах хэрэгтэй юм уу? Доошоо харах хэрэгтэй юм уу? Энэ дээшээ юм уу? Доошоо харах хэрэгтэй юм байна. Тийм байна. Энэ уруу харах хэрэгтэй хөзөр байна тий. Сая ингэ унтсан байсан юм аа. За тэр нэг мэдрэмж хоёрдугаар.
За та хэд маань нэг мөнгө төрөх санхүүгийн тусламж ч юм уу ер нь нэг тийм юу гэдгийг ойр дотны хүмүүсээсээ за тусламж биш юм аа гэхэд 8 энэ яг тийм эд баялагтай холбоотой юм байгаад байна шүү ер нь. Тэр эд баялагтай холбоотой хин нэгэнтэй яриа хэлцээр хийсэн тийм. Гэтэл заа юу. Яг одоо тэр чин чамд саад бэрхшээлтэй жоохон тийм бүтэмж хэцүү нөхцөл байдалтай байгааг хэлээд байна. За энэ яг юуг хэлж байна вэ гэхээр та одоо хин нэгэнтэй нэг бол 8 яри үгүй авъя гэж ярьсан. Гэтэл тэнд цааталт нь байгаа хүмүүсийн санаа бодол зөрчилдөөд байна тийм. Нэг хоёр хүн хүсэл одоо нэг санал гаргаад одоо юу гэх юм хоёлоо зөвшөөрвөл магадгүй чиний энэ хүсэж байгаа хүсэл биелэх гээд байгаа байхгүй. Гэтэл чиний санал тавьсан тэр хүмүүс чинь нэгсэндээ нэгэн за тгий өгчий ингээ тгий гээд одоо ингээ ярьж ийгээд бодъё. Гэхэд нөгөө хүн нь тэхгүй байгаа гэсэн үг. Тийм болохоор яг одоогийн чиний хин нэгнээс ямар нэгэн мөнгө төгрөг санхүүгийн тусламж эсвэл одоо тэр мөнгө төгрөг санхүү орлоготой холбоотой ямар нэг одоо юу байдгийг тийм 8 хэлцээр юу ч байж болно шүү дээ. Гэтэл эн чин цаана өөрөө монтон бэрхшээлтэй байна. Яагаад гэсэн чинь санал зөрөлдөд байгаа учраас шийдвэр гаргах төвчний хүмүүс нь хоорондоо. Гэхдээ та байг л одоо жишээ нэг ингээд нэг хүнээс хүнсний дэлгүр худалдаж авах гэдгсэн чинь цааталт нь эзэн нэгэд нэг гэрүүл байлаа гэвэл эхнэр нөхөр хоёр. Гэтэл тэнд эхнэр нь за өгүүлэх чи хоёлаа 8-гаа хийгээд ингэчи тэгчигээд биш энэ байрыг энэ шин гэж зарчи энэ ингээ ярьлаа гэхэд жишээ нь нөхөр нь энийг хүлэн зөвшөөрөхгүй байгаа гэсэн үг. Энэ жишээ шүү. Тийм. Тэгэхээр иймэрхүү маягаар цаатал дээр санал зөрөлдөд байна гэсэн үг. Тийм. Тэгээд тэр хүмүүсийн тэр бодол мэдрэмж нь яг юу гэдэг вэ гэхээр энэ өөрийн чинь талаар бол ерөөсөө бас биш байгаа байхгүй юу? Зүгээр л магадгүй энэ нөгөө нэг хоёулаа шийдээд эсвэл бид нар ингээд дангаараа шийдээд ингэчлээ гэхэд дараа нь маргаан зөрчилдөө үүснэ гэж бодоод байгаа учраас нэгсэндээ зөрчилдөд байгаа гэсэн үг. За нэг нь за яавал гэжтэй ингээд хоёулаа шийдээд ингээд ингэж чад болжил таараа гэд жишээ нэг нь яриад байлаа гэж бодоход нөгөө хүн нь хаширлаад энэс ч болоод одоо нөгөөс маргаан зөрчилдөө үүснэ гэж бодоод байгаа байхгүй юу? Яриад байгаа. Тийм болохоор энийг нөгөө баланстай тэнцвэртэй хуваах ёстой ч гэдэг юм уу тийм. Одоо яг бүгдээрээ хамтдаа шийдчихэж жишээ нэг дэлгүүр зарлаа гэхэд тэр дэлгүүрийн одоо тэр мөнгө төгрөг санхүү нь одоо олон хүнд хувааж тэрэнд хамааралтай хүн болгонд хүртээгдэх ёстой гэж одоо нэгэн тэгж бодож байгаа гэхэд нөгөөх нь заа ингээд зарцсан байж дараа нь ингээд учир нь олдно гэж яриад байгаа гэсэн үг. Тэгэхээр цаатал дээр л саналн зөрөлдөд байгаа учраас энэ чиний асуудал биш байгаад байна гэсэн үг байхгүй. Авах гэж байгаа чиний асуудал мөнгө төгрөг одоо гуйсан ч юм уу яасан чиний асуудал биш. Магадгүй чи одоо хин нэгнээс зээл одоо зээл мөнгө төгрөг зээлээч гэдээ гуйсан бол тий нэг ахыхаа гэрүүлээс ч юм уу их жага гэрүүлээс мөнгө төгрөг зээлээч гэж гуйсан бол за ихч чинь үгүй гэдэг ингээд ихэд ахын яахгүй байгаа гэсэн үг. Эргээд идрээс одоо хизээ олж авна гэдэг худлаа тэгээд яалаа хэлээ гэдэг ингээ хоорондоо зөрчилдөд байгаа гэсэн үг байхгүй. Одоо нэг нь болохоор за ирээдүйд ингээд юу ачин штэ ингээд ирээдүйд ингээд одоо юу бахаа тий одоо хэрэгцээг хангачаал тэгэл дараа нь болоод өгвөл ингэж л таараа штэ гэхээр нөгөөх нь шиг хатуугийн хооронд одоо яаж яддаг юм тий шал димээ. Гээд ингээ саналн зөрчилдөд байгаа гэсэн үг шүү. Тэгээ хүмүүсийн нөхцөл байдлууд бүгд өөр учраас ерөнхийдөө чиний санал тавьсан юмны та нарын тийм чиний талаар одоогийн тэр бодол мэдрэмж нь яг ямар байгаад байгаа вэ гэхээр чиний талаар бодож мэдэрнэ гэхээс илүү хоорондынх нь юм одоо санал зөрчилдөөнүүд байгаад байгаа гэж хэлмээр байгаа байхгүй юу. За хөзрийн зөвлөгөө яг өөрт чинь юу гэж хэлж байна гэхээр тийм илүү өөр үнэнч тийм. Одоо хинээс тусламж гуйх вэ гэдэг нь ask your angels гэж байгаа байхгүй юу. Чи хэрэг өөрөө
өөр хин нэгнээс одоо нэг л энийг газар найдаад байлгүй өөрийнхөө одоо нэг энжисүүдээс асуу гэж байгаа шүү дээ. Өөрийнхөө дотоодын бурхнаас асуул гэсэн үг шүү дээ. Өөр хинээс яачиж болж гин гэдэг. Зөвхөн энэ хүнээс энэ тусламж гуйгаад ингээд зогсчиж болохгүй гэсэн үг. Don't stop гэж зогсож болохгүй. Илүү туслах одоо нэг өөр хүмүүсийн тухай яриад байгаа. Тэрийг уулын чиний дотоодын бурхан ask angels чи мэдж байгаа гинэ. А гэтэл чи хэрэг энийг мэдэхгүй бол хинээс тусламж гуйхаа гэдээ одоо тэгэл тарав түзрээс асууад юм. Өөрөө мэдэхгүй байгаа шүү дээ. Өөрөө мэдчихвэл за тэгвэл энэ болохгүй л тэрнээс асууя гэдэг хүн тэгээд тэрийг олно шүү дээ. Тэгэхээр хөзрийн энэ зөвлөгөөнүүд энжилсийн зөвлөгөө гэхээр яг одоо өнөө маргааш биш ч гэсэн цөөхөн 7 хоногийн дотор чамд туслах хүмүүс гараад ирнэ. Тэгэхээр хинээс тусламж гуйхайгаа одоо бодож олоо гэж хэлээд байгаа байхгүй. Энэ бүтэхгүй юм байна гэдээ бас бити хайчих гээд байгаа байхгүй юу? Энд чинь нэлээд чамд бэрхшээлтэй бүтэмжгүй санагдчих байгаа угаасаа одоо. Жишээ хин нэгэнд найдсан тэр нь тэгээд нэг болж өгөхгүй байгаа даа шүү дээ. Тийм тэгэнгүүт Хөзөр бол одоо тийм чамд нэгсэндээ зөвлөгөөтэй н орж ирж штэ тийм. Өөр хүнээс тусламж байгаа гэж. За ингээ 2 дугаар группийн уншлага товч өгөө тодорхой ингээд юм боллоо гэсэн үг. Өнөөдөр бол тийм урт хугацаа цаг зориулж одоо тийм уншлагыг бас цаг ер нь энэ Монголд байхаар одоо бидэхгүй хэл одоо Японд бол сайхан ямар ч хэдэн цагаар ч юм яриа суугаад бас нөгөө амьдралын хэмнэл маань их өөр үүдэг. Монголд байхаар ч мэдхгүй ерөөсөө л 5 завгүй л нэг тийм ерөөсөө баг уншлагаа чих завгүй л нэг тийм л хүн болчихдээ юм биш үү. Тэгэхээр богинохон хугацаанд ирээд явах болохоор тэгдэг баг тоо. Байнга байж байгаа хүмүүст бол өөр л баг. Сүүлдээ бүр Монголдоо ирж төвлөрөөд сууж ивэл амарч юм ч гэж бодчих юм бодогдож шүү дээ. Гэдгээс сар гарынхаа амраад явах юмд тий. За ийм уншлага боллоо. 2 дугаар группийн уншлага сонссон та бүхэнд баярлалаа. Хэрвээ энэ Ask Your Angels хинээс тусламж гуйхаа мэдэхгүй болоод тараад үзрээс за тэрнээс асуугаад үзвэл яах вэ? Энээс асуугаад үзвэл яах вэ? Гэх жишээгээр хүмүүс асуудаг л да тийм. Хувийн уншлага авч асууж болох байх уу? Мэдэхгүй байв шүү дээ. За ингээд За 3 дугаар группийн уншлага. За 3 дугаар группийнхний бодож байгаа тэр хүн тийм за ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ? За сая эхний 2 группүүдийг харж байгаад ер нь энэ цаг үед нэг хүн болгон ер нь ажил, мөнгө төгрөг, санхүү гэсэн энергиуд их давмгайлж байгаа юм байна да гэж бодлоо. Би уншлагыг эхлүүлэхдээ юу гэж бодсон гэхээр ойр дөрөөсөө тийм хайр дурлал ч юм уу хүн хоорондын харьцаатай холбогдох уншлага хийгээгүй юм чинь баг тиймэрхүү энерги давмгайлж гарч ирэх байх таа гэж бодсон чи хөзрүүд бол ер нь шал өөр юм гаргаж ирж шүү. Тэгэхээр одоо манайхны энерги өөртөө ер нь мөнгө, санхүү юм дээр их төвлөрж байгаа шинжтэй байна дөө дийлэнхэн тийм. За одоо 3 дугаар группийнхэнд маань юу гарч ирэх нь тий хамтдаа ямар энерги давмгайлж ингэдэг хамтдаа харцгаая. Эхлээд Angels картуудаас танд өгөх зөвлөгөө таны ерөнхий энерги гаргаж ир. 3 дугаар группийн Yes гэж юм. За юу Yes вэ? Exactly you take action yes гэж байна. За. За одоо ингээд дэлгэрүүлнэ. За энэ маань юуны тухай яригдах гэдэг юм гэдгийг. Энэ бүхэн чамаас шалтгаалнаа гэж хэлээд энэ гол санаа тий. Үйлдэл хий гэж юм. Тийм. Юун дээр вэ? Юуны тухай? Гургургийнхан маань тийм ээ.
гэр орон байр сууцтай холбоотой эсвэл энэ сургууль соёл юм уу яг юу юм? Гэр орон энэ ч гэдэг. За энэ мэн болохоор тийм нэг юмны шийдвэр гаргах гал нэг өөрөө нэг айхтар хүсэхгүй байгаа юмн дээрээ нэг жаахан дуурах гээд тэгэхээр за зөвөө буруу юу ингэх нь зөвөө буруу юу гээл гайхаа шийдвэр гаргаж чадахгүй одоо байр сууриа илэрхийлэхэд жаахан хэцүү юм байгаад байгаа юм шиг байна тийм. За энэ тарав төзрүүдээс одоо яг үндсэн тийм бодож байгаа хүнийх нь бодол мэдрэмжийг нь гаргаж ирэхээр илүү тодорхой болох байхаа тийм. 3 дугаар группний бодож байгаа тэр хүний бодол мэдрэмж нь яг юу байна гэхээр өөрөө хараад гарч ирэх юм тийм. За. Ер нь бол гэр орон байр сууц энэ гэр бүлийн амьдралтай холбоотой юм байна да гэж тайлахаар юм байна. Тийм байна. За энэ дээр яаж вэ гэхээр манайхан нэг нэлээд удаан төвчсөн шийдвэр гаргаж чадахгүй байсан. За тэр нь бүр магадгүй бүр гэр бүлийн амьдрал салалттай холбоотой байх. Гэр орон байр сууцтай холбоотой, гэр бүлийн амьдралтай холбоотой юмны талаар яригдах гэдэг. Гэтэл энэ дээр шийдвэр гаргах хүн нь магадгүй та эмэгтэй хүн бол эмэгтэй тал нь шүү тий. Эмэгтэй тал нь та шийдэж ижил энийг яг нэг тий. Нэг талд нь багтаах байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол эсрэг талын чинь хүн бол ерөөсөө шийдэхгүй гэсэн үг тийм. Ямар цаг хугацаагаар өнгөрчөөсөн ч шийдэхэргүй байгаад байна гэж. Тэгэхээр өөрийг чинь хүзэр юу гэж хэлсэн одоо тодорхой боллоо. Та шийдвэр гаргаж чадахгүй за энэ харьцааг дуусгахгүй юу? Цааш нь үргэлжлүүлэх үү, яах вэ? Би хүлээгээд одоо ингээд засаж залрагдахын хүлээгээд ингээд байж яхын зөв үгүй юу гэдэг дээр асар удаан эргэлдсэн улсуудын тухай байна. За энэ яг юу гэж юм нэхэр за энэ хувь тавилан заяагаараа ингээд нэг уучраад ингээд хамт байгаад энэ хоёулаараа King of Swords, Queen of Swords. King нь уруу харж, Queen нь эерэг харж гарч ирж байгаа. Та хэрв эмэгтэй хүн бол та шийдвэр гаргах хүн нь болоод байна л гэсэн үг тийм. Тэгээ энэ гэр бүлийн энэ хоёр хүний энэ харьцааны хооронд тийм ерөөсөө энэ өөрөө байр сав сууцтай холбоотой байх гэдэг зарим нь ерөөсөө гэр бүлийн амьдрал ингээд дуусахгүй дээр ирж байгаа улсууд баг шин тийм. Шийдвэр гаргах тийм. Цаашдаа энэ тийм энэ бас нэлийн өөрийг чинь шархлуулсан, зовоосон бүр яахаа мэдхгүй болгосон өөрийг чинь бол бүрөөсөн нэлийн хэцүүдүүлсэн туйлдуулсан байх ёстой энэ харьцаа бол тийм. Энэ бүхнийг дуусгаж чаддгүй. Тэгвэл энэ харьцаанаас одоо зайлшгүй нэг тийм шийдвэрийг гарч явах ёстой хүн нь өөрөө болчиход байгаа юм шиг байна л гэж би хэлмээр байна да. Бүхнийг шинээр эхлэхийн төлөө энэ бол ерөөсөө би тэр хүний бодол мэдрэмж гэсэн асуултан дээр бүр маш хүчтэй шал өөр төрлийн энерги төрж орж иж байна. Энэ дээр болохоор тэр хүний бодол мэдрэмж энэ төр өрөвдөө хамаагүй байгаа даа шүү. Тэр хүн юу бодож ийн юу мэдэрч ийн гэхээр ганцхан үгийг л хэлнэ. Би юу ч шийдэхгүй. Би юу ч өөрөө шийдэхгүй, шийдвэр гаргахгүй гэсэн. Тэгэхээр танд ийм хүнд хэцүү нөхцлүүд байгаад байгаа бол
шийдвэр гаргах хүн нь угаасаа та. Тэгээ хүзэл яг юу хэлж ийн гэхээр yes тийм цаг нь одоо энэ чамаас бүх юм шалтгаална. Одоо үйлдэл авч тий энэ unlikely өөрөө дургүй байгаа нөхцөл байдлыг нэгсэндээ дуусгах цаг нь болсон гэж. Энэ дуусгаж байгаа шүү дээ. Зангуугаа тавиад одоо зогсоож байгаа, дуусгаж байгаа. Тэгэхээр одоо магадгүй нэг тийм өөрийг чинь ингэтлэн зовоосон, ингэтлэн шархлуулсан, ингэтлэн ингээд сэтгэлийг чинь зовоосон. Магадгүй энэ дунд энэ 3 дахь харьцааны хүн ч орж ирсэн байх магадaltaй. Яагаад гэвэл хэби гарч ирж, хэби буюу могоо гарч ирж байгаа байхгүй юу? Гэт энэ бүх нөхцөл байдлыг яаж чадахгүй айгүй зовж явсан хүмүүс энэ хараа энэ авс гэдэг чи юу хэлж ийн гэхээр өгч байгаа юм бол биш. Харьцаа дуусч байгааг хэлж байгаа. Нэг үе цикл дуусч байгаа. Одоо энэ зовлонтой нөхцөл байдлыг дуусгаж байгааг хэлж байгаа байхгүй. Дуусгах ёстой. Тэгээ өөрийн байр сууриа тогтоож, өөрийн гэр орон одоо магадгүй би энэ дээрээс одоо саллаа байлглаа гэл ингийн бодъё л да. Гэхээр гэр орон байр суурь одоо байхгүй болчих уу? Яах вэ гэж ингэж санаа зовоогоод өөрийгөө ингэж айгүй хүчлээд байсан хүмүүс байгаад байна л. Тэгэхээр үгүй одоо цаг нь тийм энэ бүхнийг одоо ингэж үйлдэл хийгээд дургу байгаа, хэцүү байгаа нөхцөл байдлуудыг бүгдийг дуусгах, зогсоох одоо тийм хүн нь бол чи шүү гэдэг байгаа байхгүй тийм хүн нь бол чи шүү. Энэ бол чамаас шалтгаална. Энэ хүнийг одоо жишээ нь хүлээхийн харах юм бол тэгээд шийдээд өгч нэг бол энэ нөхцөл байдлыг дуусгаад бүх юм эргээд сайхан болох болов гэвэл үгүй энэ хүн дуусгахгүй. Тийм болохоор өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, өөрийн гэсэн шин эхлэл бүх юмны цаг хугацаа ирцэн. Гэт аахгүй хүзэр. Одоо нөгөө манай юу улсууд ч тэгдэг штэ ингээд нэг ингээ гэрэл болцсон энэ насны минь амьдрал энэ насны минь хань хайр одоо юу гэдгийг гэр орон амьдрал минь гэд ингээд зууралдаад байдаг. Тэгээ зууралдах тусмаа өөрийгөө зовоогоод ингээд өөрийгөө хамлаад байдаг. Гэтэл заавал одоо ерөөсөө нөгөө наалтан пад гэд наагаа хийцэн өөрийг чинь ойлгохгүй өөрийг чинь зовоодаг шархлуулдаг одоо энэ харьцааг бол ер нь хүн угаасаа орхиж явах чадaltaй зоригтой бүр хүчтэй байх бүр зайлшгүй шаардлагатай шүү тийм зайлшгүй шаардлагатай. Гүүштэй хүн болгон энэ харьцаанаас гараад явчихар чи хэн ч биш болох гэдэг ерөөсөө тийм байдгүй шүү дээ угаасаа. Зүгээр л тэр тийм болчихно гэж бодож байгаа зөвхөн чиний айдас л байдаг байхгүй. Бодит байдал хизээш тийм муу байдгүй гэсэн үг. За тэгэхээр хүзэр бол 3 дугаар группийнхэн манайхан энэ гэр бүлийн харьцаа бол гэр бүлийн харьцаан дээр нэг тийм юу авах цаг ирснийг. За энэ тийм нэг байшин сав ер нь тэгтээ гэр бүл рүү л ойрхон л доо нэг баг хамт олон байсан бол жишээ нь тэр тэндээс бас л ингээл дуусгаад гарч явах босныг хэлээд байна л гэж хэлж. Өөрийнхөө дургүй байгаа газар чамааг үнэлдэггүй, чамааг хайрладаггүй газараас үйлдэл хийгээд гарч явах цаг нь болсон гэдгийг л ерөөсөө товчхон. За юм тэгж л ойлгох. Тийм л юм хэлж чинь хүзэр угаасаа. Чиний нөхцөл байдал ямар байсан ч гэсэн шийдвэр гаргах хүн чи шүү гэж хэлээд байгаа гэсэн үг шүү за. За ингээд хүзрийн уншлага товчхондоо ийм уншлага хийлээ. За тэгээд одоо юу лээ? Танилцуулсан хүзрүүд те одоо худалдаанд тэр одоо цөөхөн байгаа хүзрүүдээр уншилгаа хийлээ. Ингээр дэлгээтэй байгаа хүзрүүд бүгдээрээ энэ ягаан хартай хүзэр нь байгаа шүү. Тэгээ нөгөөх нь болохоор шар хартай хүзрээр шинэ учраас уншлага хийсэнгүү. Тийм. За тэгээ та бүхэн маань чатаар холбогдоод хүзэр төр дэвсгэрээ одоо багц сет гарч байгаа дээр нь олоод аваарэ тий. 50,000 төгрөгөөр багцлаад зарж байгаа шүү гэж хэлмээр байна. За, уншлага сонссонд баярлалаа. Амжилт хүсье. Bye bye.